маань Мос группийн хүний нөөцийн газраас эрхлэн явуулдаг эхлэл амжилт хөтөлбөрийн маань 4 дахь дугаар үгээр эхэлж байна. За өнөөдрийн одоо 4 дахь дугаарт маань манай Мос ХХ компани маань удирдлагууд маань хүрэлцэн ирсэн байна. Тэгэхээр та нартай маш их баярлалаа. Одоо цаг зав зарцуулж энэ эхлэл амжилт хөтөлбөрийн маань 4 дахь дугаарт оролцож байгаа. За тэгээ Мос ХХ компани буюу Мос орон нутгийн компани маань 2020 оны Мос цэцэглүүлэгч оны шилдэгэн шилдэг компаниар шалгарсан ийм богино хугацаанд бас ийм том шагналын эзэд болсон шүү дээ. Тэгэхээр манай Мос ХХ-ийн гүйцэтгэх захирал, баян захирал маань компанийнхаа талаар бас хэрхэн үүсгэн байгуулагдсан тий. Яг бас түүх нь бол багч гэсэн бас ийм том компаниг гүйцэтгэх хийж байгаа. Өнөөдөр та компанийн талаар товчхон танилцуулаач. За юуны маань энэхүү сайхан цуур нэвтрүүлэгтээ бид бүгдээр дамжуулж Мос ХХ компани одоо 100 ажилтнууд орон нутагт одоо эрдэнэ Монгол улсынхаа 8 зөвшт 4 зөвт ажиллаж байгаа манай хамт олонний төлөөлөгч бид гурыг урьсанд бас баярлалаа. За Mons Farm Trade компани харьяа орон нутгийн салбарыг гэсэн нэртэйгээр явж байгаад 2019 оны 4 сарын 1-ээс Mons ХХ компани албасаар байгуулагдсан байгаа. За тухайн үед бол 140 орчим ажил хэвчтэй. За аймагуудад бас орон нутгийн хамтны төвтэй тодорхой зууны бас тооны эмийн сонгуультын үйл ажиллагаа эхлүүлж байсан. За бид нэр одоогийн байдлаар хамгийн сүүл одоо 2021 оны 2 дугаар удирдлагын одоо тузын тайранд хугацааны байдлаар одоо манайх нийтдээ 24 салбархан компанитай 360-ад ажиллагчтай за 35 эмийн сантай ийм үйл ажиллагаа явуулсан өнөөдрийн айлбсан байна. Богино хугацаанд бас маш богино хугацаанд өргөжин тэлж байгаа ийм компани. Тэгэхээр байршлын хувьд ч гэсэн бүх аймагуудад бөөний төв болон эмийн сан үйл ажиллагаа явуулж байгаа. Зайнаас удирдна гэдэг бол бас их удирдлагын их одоо юу гэдгийг манлайлал, шинжилэл, айгу хурдтай ажиллахыг бас шаарддаг баг. Энэ талаасаа та хуваалцаач. Тий, бид нэр ер нь хурдтай ажиллана гэдэг бол борлуулалтын компаниуд бол үндсэн бас чухал юм зарчим байх ёстой. Тэгээ бид нэр 18 аймгийн байрлаж байгаа 21 аймагт байрлаж байгаа 24 компани удирдахтай бид нар туу хувьс дээр маш чадварлагч чамбай багийг бүрдүүлсэн. Тэгээ энэ баг маань өөрөө тухайн орон нутгийн багийг дэмжиж туслах ийм чиглэл удирдлагаар хангах, зөвлөх, мэрэгжлийн туслалцаа үзүүлэх, шийдэж чадахгүй асуудлыг дэмждэг болгох, шийдэж өгөх, арга заавар зөвлөгөө өгөх гэдэг ийм байдлаас ажиллаж ирсэн. Тэр одоо юуны өмнөөс энэ туу хувьс дээр байгаа залуучуудаас баярлалаа гэж хэлье. Үнэхээр одоо гүйцэтгэлийн харж байгаа үнцэг гүйцэтгэлийн одоо хүсэж байгаа зорилго үр дүнг бас одоо маш сайн мэдэрч ойлгож яг энэ мэрэгжлийнхэн дагуу одоо заавар зөвлөгөөг одоо тусынхаа салбар чиглэлөөгөө өгдөг байгаа. Нэг асуудал, хоёр дахь асуудал манай орон нутгийн компаниудын захирлууд маань бол маш олон жил Монстой ажилласан шилдэг тэргүүний нутаг улсанд бас нэртэй эмийн салбартаа, эмзэн салбартаа бас одоо мэрэгжил ур чадвараараа бас гайхагдсан ийм мундаг чадварлаг удирдагч нар байдаг. Тэгээ энэ удирдагч нараа бас бид нар зөв чиглүүлснээр аймаг орон бүртээ, компани тус бүртээ бас тухайн орон нутгийн ажиллагчдыг бас зөв чиглүүлэх, сургах, бас амжилттай ажиллах хүнсэн суурь болдгоо гэж хардаг. Баярлалаа тань. За дараагийнхаа асуултыг манай Mons ХХ компани санхүү эрхлэн захирал тэр захирлаас асуу. Бас Mons ХХ гэдэг компани үүсгэн байгуулагдахад л одоо баян захиралтайгаа хамт анх ингээл байгуулалт ингээ өдийг хүртэл компанид ажиллаж байна тий. За тэгэхээр ер нь бол өөрийнх нь барьдаг удирдлагын хувьд баг хамт олноо одоо юу гэдгийг яаж ингэж зөв удирдлагын манлайллыг хэрэгжүүлж байна. Мэдээж ингээ 24 салбар зайнаас удирдна гэдэг бол бас л том чиглэл шүү дээ. Тэгэхээр таны хувьд бас баримтлагдаг зарчмаас хуваалцвал. За баярлалаа. За хүн бүрийн онцлогоос хамаарч тийм манлайлах түр чадвар өөр өөр байдаг. За миний хувьд болохоор би удирдагч, манлайлагч гэдэг өөрийгөө түрүү тавиад идэггүй. Ер нь бол зарим тохиолдолд дагагч, зөвлөгч, сонсогч, ажиглагчийн байр сууриас ерөнхийдөө одоо ханддаг. За ажилтнуудаа өөрөөр нь одоо сэтгэж өөрөөрөө тайлагнах боломжуудыг олгосны дараагаар ерөнхийдөө шийдвэрүүдээ гаргаад явдаг. За ер нь бол зайнаас харьцаж байгаагийн онцлог бид нар нөгөө орон нутгийн санхүүгийн албаныхантайгаа ерөнхийдөө ихэнхдээ нөгөө зөвлөгч сонсогчийн байр сууриас ихэнхдээ нөгөө хандаж зөвлөн тусалж байгаа илүү гаргаж ер нь бол маш сайн сонсогч зөвлөгч байхыг хичээдэг.
За удирдлагын манлайллыг хэрэгжүүлснээр одоо ямар үр дүнд хүрдэг вэ гэхээр нэгдүгээр зөрчлийг арилгах, за хоёрдугаарт нь одоо цаг хугацааг хэмнэх, гуравдугаарт нь оновчтой шийдвэрийг гаргаад явдаг байгаа. За баярлалаа тань. Дараагийн асуултаа бас манай Moscow хэг компани маркетинг борлуулалтын газрын захирал манай Ацхан захирал. Ацхан захирлын хувьд бас энэ зүйч мэрэгчлэлээр бас олон жил ажиллаж байсан. Mos гэдэг компанид бас тодорхой бас хугацааг мэрэгчлэлээр ингээд ахиж турш карьер өсөлт гаргаж ажиллаж байгаа юм бас лидерүүдийн нэг гэж боддог. Тэгэхээр таны хувьд бас муу ялгаагүй 21 аймагт тий 24 салбарт ажиллаж байгаа ажилтнуудаа яаж ингэж сургаж хөгжүүлэх ийм бодлогуудыг барьж ажиллаж байна. Ур чадвар хөгжүүлэлт тал дээр нь ер нь таад маань яаж их анхаарч байна. За баярлалаа. За юуны өмнө манайх мэдээж орон нутаг гэхээр маш олон тийм онлайн тийм ээ маш зайны сургалтуудыг явуулах шаардлагууд гардаг. Бид нар 2020 онд бол эхний байдлаар сургалтынхаа чиглэлүүдийг бол тодорхойлсон байгаа. Хувь хүний сургалт гэсэн нэг ур чадрын сургалтын чиглэл, мэрэгжлийн ур чадвар, багаар хамтран ажиллах ур чадвар гэсэн гурван чиглэлийг бол анх тодорхойлж гаргаж ирсэн. Үүнийхээ дагуу бид нар хэрэгцээг нь бас тодорхойлох шаардлага гарч ирсэн. Тэгэд хүмүүсээс мэдээж хэрэгцээ тодорхойлно гэхэл ажилчдаас асуугаач гэдэг тийм. Ажилчдаас асуух юм бол бид нар менежер байхын үед би ч гэсэн яг хариулж байсан англи хэлний сургалтанд сумаар байна. Илтгэх ур чадвараа сайжруулмаар байна гэж ярьдаг. Тэгэхээр яг л ялгаагүй энэ хариултуудыг хэлдэг учраас бид нар гүйцэтгэлийн үнэлгээнд дээр тулгуурлаж анхныхаа шаардлагуудыг ол гаргаж ирсэн. Гүйцэтгэлийн үнэлгээнээс хамаарат үзэхэд бол бид нар тэр ажилчдад хамгийн чухал юм бэ гэхээр мэрэгжлийн ур чадвар гэсэн. Бид нар өөрсдөө эмзүүч мэрэгжил, эмийн мэрэгчлэлтэн гэдэг маань маш нарийн мэдлэгийг бол шаардж байдаг. Тийм учраас бид нар мэрэгжлийн ур чадрыг сайжруулах чиглэлээр бол 2020 болон 21 оны эхний улирлуудад бол ажилласан байгаа. За цаашдаа бол бид нар хувь хүний хөгжлийн сургалтууд дээр л онцгой анхаарч ажиллана гэж бодож байгаа. Мэдээж стандартын сургалтууд явна, багийн ажиллагааны сургалтууд явна. Үүнээс онцгойлоод хувь хүний сургалтыг те хувь хүний хөгжүүлж чадах юм бол цаашдаа байгууллагт үзүүлэх үр өгөөж нь өндөр байх юм болов гэж бодож байгаа. За үүнтэй холбоотойгоос Mos Group-тэй хамтраад онлайн платформыг бас нэвтрүүлэх чиглэл рүү бол явж байна. Тэгэхээр онлайн платформыг нэвтрүүлснээр бид нар бол тухайн хүний цаг цав тийм ээ ажлын нөхцөл байдлаас шалтгаалаад хаанаас ч өөрийгөө хөгжүүлэх сурах боломжийг бол олгоно гэж бол үзэж байгаа. Манай Mos компанийн хувьд болохоор илүү бас одоо Mos Group-ийн хувьд бол маш том компаниудын маань нэг бас онцлогтой салбар. Тэгэхээр та хэдийн манаас хүмүүсийнхээ ур чадвар хөгжүүлэлт дээр илүү анхаарч 2020 онд бас энэ онлайн платформыг нэвтрүүлэх чаа энэ ажилтнаас амжилт хүсье. Ер нь бол хувь хүн тий хувийн хөгжил бол байгууллагын хөгжилтэй, хувийн зорилт бол байгууллагын зорилттой нийцчиж хамтдаа ингээд бас энэ хөгжлийг авчирна. Тэгэхээр бас дараагийн асуултаас баян захирлаас асууя. Ер нь бол манай Mos компани ойрын одоо 3 жилийн зорилт яг вэ? Та бүхэн маань яг юу гэж харж байна? За бизнесийн зорилгын хувьд гэх юм бол бид нар за орон нутг дээр мэдээж орон нутг байгаа иргэдийн шаардлагатай эм тариа эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг бид нар цаг алдахгүй тасралтгүйгээр нийлүүлэх маш чухал бидний үүрэг хариуцлага байгаа. Хоёрдугаар нь бид нар орон нутгад Mos-ийн дотоодын үйлдвэрлэгч, нийлүүлэгч компаниудынхаа бороо бүтээгдэхүүнийг хариуцлагатайгаар болж өгөөл сум бүрт аймгийн төв болгонд дэлгүүр болгонд бас хүргэж түгээх таниулах гэдэг бас хариуцлагатай ажлыг бас бид нэр энэ ирэх 3 жил маш хариуцлагатай хийнэ гэж бодож байгаа. Яг зорилтод бизнесийн зорилт гэх юм бол мэдээж орон нутгад бид нэр эмийн сангийнхаа орчин үеийн эмийн сангийн эм түгээх жижиглэнгийн худалдааг бид нэр одоо стандартын өндөр түвшинд одоо энэ бид нар орон нутгад байршуулах, энийг дэлгэрүүлэх ажлууд бол цаг алдахгүй хийх юм бодолтой байгаа. За нийгмийн устгын хүрээнд мэдээж бид нар дотоод руугаа чиглэсэн ажлагчдынхаа одоо дараагийн шатнд гэх юм бол болж өгөх юм бол ажлагч болгондоо сурах хөгжих боломжийг бий болгох. За нийгмийн асуудлуудыг бас тодорхой хэмжээгээр шийдэх. За энэ дээрс арилжааны банкуудаа хамтран ажилладаг банкуудаа бас тодорхой хэмжээгээр гэрээ байгуулалт шийдэж явж байгаа. Терминаллахтаа бид нар орон сууцны зээлэнд ипотекийн зээлэнд хамруулах ажлуудыг за шаардлагатай хэрэглээний зээлүүдийг бүх хэмжээг нь багасгах гэх мэт ажлуудыг хөнгөлөлтөө нөхцөөр хийх ийм ажлуудыг бас хийж явж байгаа. За мэдээж бид нэр бас ер нь бол бид нэр орон нутг дээр энэ цааш одоо логистик агуулгах төвийн тээврийн асуудлууд дээр нэлээд
Чамбай болсон, энэ дээр нэлээд зэгцтэй болсон. За бид нар манай компаниар дамжуулаад бусад олон нийлүүлэгч компаниуд, олон хотооны компаниуд манайхаар бүтээгдэхүүнээ борлуулах, түгээ худалдах маш их тийм их зорилго тэмүүлэлтийг авдаг. Хамтран ажиллая Тийм. гэж хүсэлтэй. Тийм одоо компани болохыг одоо их зорж бодож төлөвлөж манайхан ажиллаж байна да гэж хэлж байна. Ер нь бол мэдээж компанид богино хугацаа л гэж би бодоод байгаа. 19 оны 4 сарын 1-нд манай компани маань байгуулагдаад жил гаруй 2 жил болж ирсэн. Тэгэхээр мэдээж энэ богино хугацаанд энэ ажилтныхаа тоог нэг дахин өсгөөд, борлуулалт ашигын хэмжээг өсгөөд мэдээж энэ ковидын энэ хүнд үед бас бид нар бол маш эрчтэй ажилтныхаа тоог нэмж ажиллаж штэ бууруулахгүйгээр тэгэхээр мэдээж одоо ингэж хөдөлмөрлөгийн ард бас өндрөл бэрхшээл байгаа. Тэр талаас та нэг Тэ ковидын нөхцөл байдал бол ер нь тааш ярахгүй нөхцөл байдлыг бүрдүүлэлтэй. Тэ өдөр болгон бид нарт ер нь бол юм нэг чаленж маягийн одоо сорил маягийн юмнууд бол бид нарт тулгарч байлаа. За орон нутгад бид нар ингээд нөхцөл байдлаас уйлдуулаад гинтхэн хөл хориод тогтоочдөг. Гинтхэн одоо аймаг хоорондын замаа хаачдаг. За тэгээд одоо улсын онцгой комиссийн нийслэлийн онцгой комиссийг бодох юм бол аймагийнхан чинь маш богино хугацаанд хурдаад 30 минут өдрөө тэг зогсоод хийждэг тийм ээ. Одоо ямар ч одоо хөдөлгөөний бүрэн ингээд 30 минут зогсоочдөг гэдэргээд за түнчлэн одоо яг орон нутгад дээр ер нь бол сүүлийн үед тархад бол маш хүнд байна л да. Тэгээ ер нь анхнаасаа ч бас хүнд байсан. За тэгээд ер нь бол өвдсөн зовсон ч юм уу эсвэл өвдсөн хүмүүс хараг хамаатан цацдаг бол хамгийн ихнээд имээс ордог, монсын имээс ордог. Тэр нөхцөл бас хүндэрсэн л да. Тэгээд тийм ч анхны хавьдагч, хоёр дахь цавчрах дан хавьдагч гээд тэгээд одоо манай имээс анх хаах үйл ажиллагааг хязгаарлах, зогсоох гэдгийг тийм ээ. Тийм асуудлуудаас удаагаар гарсан байгаа. Ер нь манай өөртөө ч гэсэн бас байдал хүнд байна л да. Одоо ч гэсэн ер нь бас нийт ажил систем маань яг орон нутагт ажилладаг ажил систем маань одоо 20-20-оос 25% нь одоо ковид өөрсдөө бие өвдсөн тийм хүн хөнгөн бас энэ нөхцөлөөр туссан байна. Манай зарим ажлуудын маань аргиер бас энэ ковид улмаас бас одоо бурхан бас өөд болсон бас юм харамсалтай үйл явдлууд бас боллоо. Энэ бол энэ бүхнээс бол бас нэгэн хүндэтэр нөхцөл байдалтай л одоо ингээд тулгараа явж байна. Гэхдээ одоо тэгэл нийт хамт олонныхоо бие биенээ гэсэн сэтгэл хамтарч ажилладаг байгууллагууд манай одоо үндсэн түгээх логистик хийдэг манай Монсорм Трейд компани маань харьяа топ логистик компани байна. За тэгээд манай орон нутгийн одоо төр засгийн байгууллагуудын дэмжлэгээр бас ингээд явж байна. Бид нар ийм онцлогын өөрх айлуудад ер нь бол харилцагч нартай бол одоо аймгийн төв сумдууд бол хөргөлтөд одоо хийж байна. Тэгээ аймгийн төвдөр бид нар бас өөрх гэрүүдэд бас ийм онцлогоор бас энэ түгэл онлайнаар түгэл захиалга аваад түгэлт хийсэн. За тэгээд бид нар маань бас тухайн орон нутгад бас шинэлэг ажил болоод зарим аймагуудын аймаг удирдлагуудаас эрүүл мэндийн газраас энэ ажлыг үргэлжлүүлж хийгээч гэсэн хүсэлтийн дагуу зарим газар бас зогсохгүй бас хийж байгаа ажлуудаас судалт байгаа. Тийм байдалтай байна. Тэг ямар ч юм тэгээд одоо бол эрсдлээ тооцоод ковид дууссан ингээд ер нь бид нарт явах юм шиг мутацлагдаад шинэ нэртэй, шинэ гарчигтай шөнгө төрхөө өөрчлөсөн шинэ ковидын вирусууд ингээд гараараас гарч ирэх юм байна. Тэгэхээр бид нар энэттэйгээ уялдсан байдлаар эрсдээ тооцоод тухайн одоо нөхцөл байдалтай уялдсан юм арга хэмжээг зохицсон арга хэмжээг авч хаашаа одоо бизнесийнхаа болон компанийнхаа үйл ажиллагааг төртөөтэй болгож ажилтнаа бас ажилтаа орлоготой хэвэн ажиллах юм одоо зохицож ажиллах тийм зорилттой тавьцаад ажиллаж байна. Яалтчгүй бас яг энэ хүнд үед бол Mos Group гэдэг компани яг front office дээр ажиллаж байгаа тийм манай Mos Улаанбаатар Нисангийнх манай орон нутгийн компани маань хүмүүс бол үнэхээр биеийн болон сэтгэл зүйн хувьд ч гэсэн компани гэсэн сэтгэлтэй тийм арт одоо Монголын арт түмний өнцөг болон мөрт байгаа хүмүүст эмээ түгээх ажилтаа бол цаг наргүй одоо ингэ зүтгэж байгаа. Үнэхээр тийм мундаг дайчин хамт олон маань байгаа. За Монгол орны өнцөг болон бүрт суугаа манай Mos гэх орон нутгийнхаа бүх ажилтнуудад та нартай үнэхээр баярлалаа. Энэ хүнд үед тийм ковидын хүнд үед Монгол орны одоо арт түмэндээ өөрсдийнхөө эмийг эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг түрчээлж ингээд ажиллаж байгаа. Та нараар үнэхээр бахархаж байна. Тэгэхээр бас баян цэцэрласаас асуумаар байна. Ер нь бол яг нэг баримталж байгаа үнэт зүйл нь яг юу вэ? Нэг нууц байна уу? Тийм бид нар манай Mos гэх компанийн хувьд бол яг өөрөө компаниг баримталдаг үн зарчмууд онцлогод байдаг. Мэдээж бидний одоо хайртай хамт олон байна. Бидний Monсын үнж брэнд маань байна. Mos брэнд маань байна. Бидний найдвартай түншнэр байна.
бидний одоо үргэлж дэмждэг харилцагч нар бидний өөрс түншүүлэгч байна. Гэхдээ яг энэ нөхцөл байдал яг энэ сүүлийн 2 жилийн маш хүнд нөхцөл байдал бидний хамгийн үнд цус бол студентад хайрлах, нэгдмэл баг болох, нэг сэтгэл санаатай болох, ажилдаа чин сэтгэлээс хандлага. Тэгээд биенийхэн төлөө гэсэн, биенийхэн баттай артаад болох гэсэн тэр их хүчин чармаалт бол гарцаа авахгүй бидний үнд цус бас байлаа гэж би бол онцолж хэлмээр байна. Нэгдмэл бас тийм. За ер нь бол бидэд маань яриад суугаад байвал маш гоё юм өргөн дэлгэр ингээд яриад авах. Тэгээд 2020 оны МОС цэцэглүүлэгч оны шилтгэн шилдэг номинаци эзэн шүүтэй хүмүүс хийх орон нутгийн компани маань үнэхээр бахархуу штэ. Үүсгэн байгуулагдаад 1 жил гаруй болоод ийм том одоо номинаци эзэн болсон. Маш том олон хүчин зүйл нөлөөлсөн баг. Тэгээ гол одоо хүчин зүйлүүдийг та бүрэн маань бас хэлвэл. За манайхан одоо нөгөө компаниуд одоо 21 оны бас шилтгэн шилдэгүүд гэж шалгарна тий. Тэгэхээр шилдэг компани болохын нууц нь яг юу гэдгийг хамтдаа нэгдмэл байхад гоё үнэт зүйл зарчмуудаас байна зэрэг маань хуваалцлаа. Тэгэхээр бол та гур маань яг юу гэж бодож байна? Бид нарыг одоо ямар ингэж юу нэгтгэж бас юм шилдэг хамт олон компани болгох. За юуны өмнө итгэлцэл гэж хэлмээр байна. Бид нар удирдлагын багууд хоорондоо болон ажилчид хоорондын бие биедээ итгэх итгэл бидэрт байлаа. Үүнийхээ ачаар бидраас амжилтыг үзүүлсэн гэж бодож байна. Хоёрдугаарт нь хурд гэж хэлмээр байна. Энэ их хүнд нөхцөл байдлын үед маш хурдан маневр хийж бид нар хурдтайгаар л шийдвэрүүдийг гаргаж ажилдаа бол хэрэгжүүлж чадсан гэж үзэж байгаа. За тэр цагшлын үед болохоор за манай компани сая зөндөө ярьлаа тий зайнаас ер нь ажилладаг тий харьцаж ажилладаг онцлогтой компанийн хувьд яг нууц нь юу байсан бэ гэхээр ер нь бол яг эргэлт нөгөө удирдлагын манлайлал тий зөрчлүүд гарна тий 24 компаниуд маань янд өдөр тутмын янз бүрийн зөрчлүүд гарна тий тэрийг бид түрүүн шуурхаа шийдвэрлэж тий чиглэл өгөх тий эргээд зөрчлийг арилгах тэгээд оновчтой шийдвэр гаргах энэ л яг бас нэгдмэл хамтраад болсон гэж тий бас сайхан саналт. За манай баян хөтөлбөрийн хөтөлбөр. За хоёр захирлын одоо хилдэг хүчин зүйлсүүд бол үнэхээр хуцааг өгнө. За дээр нэмээд хэлэхэд бол манай орон нутагт ажиллаж байгаа ажилтнуудын маань сэтгэл санаачлаг сэтгэл бол үнэхээр их байсан. Өнөөдөр эмийн сангаа ковидын нөхцөл байдлаас болоод эмийн сангийн үйл ажиллагаа хязгаарлагдсан ч гэсэн нэг өдрийнхөө борлуулалтыг яаж ихэд алдахгүй юмсан яаж зүгээр үгээд ингээд дор дүрдээ гिचээдэг хамгаалалтын хувцыг аваад машинаа хариуцгаад тэгэл ачаагаа аваад гардаг гэж захгүй. За манай орон нутгийн захиалгууд манаас тухайн орон нутгийн эрүүл мэндийн газар харилцагч нартай шаардлагатай эм тариаг нь яаж хүргэж өгөх вэ? Шинээр ямар одоо бүтээгдэхүүн тухайн машин бүтээгдэхүүнүүд гарлаа шүү дээ. Манай Монсын үйлдвэрийн компаниудаас тэднийг бас яаж хурдан хугацаанд таниулах вэ? Тэр бусад холбоотой төрийн болон төрийн бус хувийн эзэн байгууллагууд яаж хүргэх вэ гэсэн бас энэ их бас сэтгэл байлаа. За дээрээс нэмээд бид нартай хамтарч ажилладаг манай Монс Фарм Трейд, Монс Хүнс Косметик, GGI, Цом Фарм ингийн шүүдэр гэдгээр манай өөрийн компаниуд маань бас өөрсдийнхөө бараг тасалдалгүй ямар нэгэн байдлаар яаж игээд орон нутгад хүргэх юмсан үйлдвэрлэж байгаа бараагаа одоо орон нутгад зөв зөвхөстэй хуваарлах юмсан гэдээ бас энэ одоо хамт олон хамтран ажилладаг энэ Монсын хамтрагч нарын маань бас энэ хичээлтгэл бас байсан болоо да гэж хардаг гэж би одоо бодож байна. Хоёр захирлаас нэмэлт. За ингээд бидний урилгыг хүлээн авч богинохон юм амжилтынхаа түүхийг богинохон цаг хугацаанд бас энэ том түүхээс хуваалцсан тамаш шиг баярлалаа. Тэгээ бас өнцөг болон бүрч суугаа бас манай Мос одоо энэ сангийн захирлууд маань ажилтнууд маань бас ингээд энд төрөл лайваар оролцсон байгаа. За энэ 9 сарын 2017 онд манай Монс Группийн өгсөн байгуулагдсан түүхт 31 жилийн ой тохиолдноо. Тэрхүү ойдоо зориулаад Монс Группийг үүсгэн байгуулагч нар тузын гишүүд болоод Монс Группт маань ажиллаж байсан үеийн ажилтнууд, одоо ажиллаж байгаа ажилтнуудаа халуун баярыг хүргэе. Түүн дотроо Монс ХХК орон нутгийн компани нийт хамт олон ажлын хүндийг үүрж яг фронтын нөхцөлд маш хүнд нөхцөл байдалтай нүрээрээ тулж, гараараа тулж
өдрийн нар шөнийн сарыг улам өртөн ажиллаж байгаа нийт Монсын хамт олонд Монсороо огуулдаг тэднийхээ гэр бүлд та бүхэнд эрүүл энг аж арга сайн сайхан бүхний хүсье өрөөе. Бид эрүүл явхад эх жилийн наадмыг үүсдэг гэдэг бид нар энэ жил ирж байгаа энэ шинэ жилээ хамтаа тэмдэглэж ирж байгаа наадам цагаан сараа бас хамтаа тэмдэглэж одоо энэ сайхан он жилүүдэд дурсан одоо ирээдүгээс зөвнөн өрөөдөж ирсэн ийм сайхан цаг удахгүй ирнэ гэж найдаж байна. Та нартай хайртай шүү. Та нартай аж арга эрүүл энхийг хүсье. За ингээд өнөөдрийн маань эхлэл амжилт хөтөлбөрийн маань урилгыг хүлээн авч оролцсон удирдлагуудаа маш их баярлалаа. Та нарын бас ажилд нь маш том амжилтыг хүсье. За тэгээд эхлэл амжилт хөтөлбөрийн маань 4 дахь дугаарыг таалан үзсэн монсчуудаа Монс бахархлын өдрийн баярын мэндийг хүргэе. Хүний нөөцийн газраас эрхлэн явуулж байгаа эхлэл амжилт хөтөлбөрийн маань 4 дахь дугаар манай Монс ХГ компани орон нутгийн салбарын захирлууд маань онлайнаар уулзж байна. Тэгээ та бүхэндээ баярлалаа. Цаг зав гарган бас өнөөдрийн онлайн уулзалтанд хүрэлцэн ирсэнд баярлалаа. Тэгээ бүгд бас ингээд офстоо зарим нь одоо улаах үзэхэрэл гэхэд бараагаа одоо нөгөө агуулга руу оруулаад ингээд зөндөө завгүй бүгд ажилттай байна. Тэгээ та хэдийнхэн ажлын багахан хугацааг энд бас зарцуулж чад баярлалаа гэж хэлмээр байна. За тэгээд хамгийн одоо эхний асуултыг бас Монс орхон фарм компани наран туяа захирлаас асууя гэж бодож байна. За ер нь бол хүн бол хамгийн их одоо баялаг нөөц бүтээж идэг ажилтнууд маань тэгэхээр таны хувьд болохоор баг хамт олноо идэвхжүүлэхдээ ямар одоо тийм ноу хав тийм нууц ингээ барьж ажилдаг вэ? Энэ туршлагаасаа бас бусдад хуваалцаач гэж хүсье. Та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргье. Монс орхон фарм компани нийтдээ 19 ажилтнтай 2 чиглэлээр бол үйл ажиллагаа эрхэлж байгаа. Ийм ханган нийлүүлэх байгууллага имис ажиллаулдаг манай компани харьяа. За манай ажил болохоор зэрэг одоо баг хамт олонны одоо ажлын амьд эцсийн одоо үр дүн бол баг хамт олонны ажлын одоо бүтээмж байдаг. Тийм учраас би одоо ажилтнуудаа нэг бүрчлэн уулзаж ажилтнуудынхаа санаа бодлыг сонсож тэгээд одоо аль болохоор ажилтнуудаа идэвхжүүлэх одоо ийм чиглэл хандлагыг баримтлаж ажилладаг юм аа. За манай компани одоо 2021 онд бол маш амжилттай ажиллаж байгаа. Одоо ковидтэй тэгээд хүнд хэцүү цар тахлын үед ч гэсэн бид нар компанийнхаа төлөвлөгөө зорилтыг одоо амжилттай биелүүлж амжилттай сайн ажиллаж байна. За энэ ажлын маань үр дүн бол манай компани одоо ажилласан бүтээлч хамт олонны ажлын үр дүн ажилтнаа идэвхжүүлж урамшуулахын тулд одоо хамт олноороо урамшуулж одоо тэмдэглэл өдрүүд баярыг бол одоо хамтарч тэмдэглэдэг. За 21 онд бид нар шинэ жилээ компаниараа тэмдэглээд одоо компанийнхаа тэргүүний ажилтныг шалгуулсан. За 2 сард манай Монс Эрдэнэт эмээ сан орхон аймагтаа үйл ажиллагаа эхлээд ингээ 10 жил болж ирсэн. Тэгээ 10 жилээ тэмдэглэж ажилчдаа баярлуулсан байгаа. Мартин амнаар их үрсийн баяраа одоо ажилчдаа ингээ баярлуулж баг одоо хамтаараа бүх хүмүүс орцож ингэж хамтаараа баярлдаг. За тэгээд ажилчид маань их сэтгэл хангалуун сайхан хүлээж авдаг. За энэ жилийн үед бид нар одоо ажлаа амжилттай одоо хийх юм тулд энэ ажилчдаа цар тахалт өртүүлэхгүй одоо хүмүүсээ хамгаалах ийм зорилго чиглэлтэй ажилласан. Тэгээд бид энэ хугацаанд компани зүгээс ажилчдаа дархлаагийн дэмжих ийм үйл ажиллагаа одоо 3 удаа зохион байгууллаа. За тэгээд одоо ажлын байрны халдвар хамгаалалт маш сайн анхаарч ажиллаж байгаа. Хүмүүсээ бол хамгаалах хэрэгслээр компани зүгээс бол хангалттай одоо хангасан. За тэгээд ажлын байрны ариун цэвэр эрүүл ухаан шаардлагыг хангахын тулд одоо бас үйлчлүүлэгч зориулсан бас хатвар хамгааллыг сахиулах тал дээр бас нэлээд анхаарч ажилласан. Тэгээ энэний үр дүнд бид нар одоо ажилчдаа өчн томонд төртүүлэхгүй тэгээд одоо компанийнхаа ажлыг хамт олноороо бүрэн бүтэн ингэж амжилттай хийж байна. Тэгээд та бүхэндээ ажлын амжилт хүсье. За баярлалаа нарантай захирлаа.
Яалтчгүй манай орон нутагт ажиллаж байгаа та бүхний маань ард те эрүүл мэнд гэдэг зүйл одоо байнга дагалдаж явж байдаг. Тэгэхээр энд ажиллаж байгаа манай салбарын маань мэргэжлийн ажилтнууд, нийт ажилтнууд маань бас орон нутагт байгаа нийт одоо Монгол орны өнцөг болон бүрд суугаа ард иргэдийнхаа эрүүл энхийн манад та хэд маань өдөр шөнөгүй бас ингээд зогсож байдаг юм мундаг эмэгч хүчтэй хамт олон шүү. Тэгээд дараагийн асуултаа бас Монсватер компани алтан захирлаасаа асууя гэж бодож байна. Мэдээж нөгөө ажилтан болвол гэр бүлтэй тий ажил дээрх нь тэнцвэрийг нь бас бид нар одоо яаж илүү хангаж сэтгэл ханамжтай ажиллах вэ гэдэг бол манай захирлуудын хувьд бол хамгийн их тулгамдж байгаа асуудал. Тэгэхээр таны хувьд ажилтнуудынхаа ажил амьдралын тэнцвэрийг хэрхэн хангаж байна? Энэ туршлагаас бусдтайгаа хуваалцаач гэж хүсье. За юуны өмнө та бүхнийхээ энэ өдөр ямар амгалан айлтгах мэдчихлээ. За манай Монсватер компани өөний худалдааны төв Мос 1 2 дугаар энэсэн гэсэн 3 нэгж салбартаагаар нийт 17 ажилтнтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. За манай хамт олон 2020 онд амжилттай сайн ажиллаж оны шилдэг эм ханган нийлүүлэх төв мөн оны шилдэг эмийн сангаар шалгарсан. Энэ амжилтаа 2021 онд Улаанбаатарт өнөөдрийн байдлаар нийт одоо 21 оны төлөвлөгөөт ажлынхаа 90% буюу 11 сарын ажлыг дуустал гүйцэтгээд ингээд амжилттай ажиллаж явж байна. Ер нь 2020-21 онуудад ковидын халдвар цаар тахад дэлгэрсэн хүнд хэцүү цаг үеийг туулж ажилчид маань эмийн сангаа нэг ч удаа хаалгүйгээр өөрөө өөрсдөө халдвараас хамгаалж ард иргэдийн эмзэн цэцлэмж үйлчлэгийг тасалдалгүй тогтвортой хурдан шуурхаа үзүүлж ирсэн. Тийм ийм ер нь компани зүгээс ажилтнуудынхаа ажил амьдралыг одоо зөв зохицуулах үүрэгтэй. Энэс одоо манай компани бол ер нь энэ тал дээр бол нэлээд анхаарч ажиллаж байгаа гэж бодож байгаа. Юуны өмнө одоо ажилчтай илүү цагаар ажиллахгүй байхыг боддог. Яг л одоо ажлынхаа цагт ажиллаа хийж дуусгаад тэгээд одоо бусад цагаар ар гэртээ гэр бүл өөр хүүхдүүдтэй одоо цаг зав гаргаасай гэж хүсдэг байгаа. Хоёрдугаарт нь бол эмийн сангийн хувьд бол ер нь хоёр ээлжээр зохицуулсан байгаа ажиллаа. Тэгээд хоёр ээлжийн хоорондын амралтыг бол 2 өдөр ажиллаад 2 өдөр амархаар ингэ зохицуулсан байгаа. Би энийг бол маш зүгээр тийм амралтын борон гэж боддог. Яагаад гэвэл 2 өдөр хүн амархад 1 өдөр нь одоо гэр орныхаа ажлыг зохицуулаад нөгөө өдөр нь өөрөө хангалттай амарна. Бүр хүүхдүүд гэр бүлдээ одоо маш хангалттай цагийг зарцуулнаа гэж одоо үзсэн учраас ийм байдлаар зохицуулсан байгаа. За 3 дугаар зарчим баримтчил зарчим бол ер нь ээлжийн амралтыг хүссэн цаг үед нь одоо ээлжийнх нь амралтыг туртай үед нь өгөөд тэгээд одоо амралттай үеэр нь ямар нэгэн шалтгаанаар айл болох эргэж компанидэр дуудахгүй тийм байх зарчмыг баримталж байгаа юм. За 4-р нь ажилтнуудад одоо цалингаас нь айл болох одоо ажилтнуудын цалингаас ямар нэгэн хатуу хариуцлага гоцож одоо яахгүй суудахгүй байх юм зарчмыг баримталдаг. Яагаад одоо хөдөлмөрийн хуулийн дагуу хариуцлага тооцох ёстой л да. Гэхдээ одоо урд нь маш сайн зөвлөмжүүд бүх явцын ажлыг дотоод талаараа сайн янаад байх юм бол хөдөлмөрийн харилцаан дээр зөрчил гарч ингэж заавал одоо ажлынхаа цалингаас суудгаж одоо сэтгэл зүйн хамтанд оруулахгүй байх тийм боломж нэгддэг гэж үздэг учраас энэ зарчмыг баримталдаг юм аа. За мөн одоо манай хамт олон ажлаа хувааж гүйцэтгэх буюу багаар ажиллах зарчмыг баримталдаг. Тийм ч учраас эмийн сан бол хамтын тооцоотой ажилладаг. За тэгээд эмийн сангийн эрхлэгч эмээч ерөөсөө тэнд хичнээн ч хүн авчралж байсан. Тэгээд ингээд зүгээр суугаад байхгүй хажууд жор баригч хажууд очоод адилхан одоо ингэ нөгөөд л ингээд л одоо жор баригч нэмийнхаа захиалгыг хийдэг ч юм уу одоо өөрөө яг хэрэгтэй эмээ мэдчихэж байгаа учраас нэмийнхаа захиалгыг хийдэг эмээ авчдаг. Ингээд одоо тийм ажлаа одоо ерөөсөө хинийхээ ажлыг орлон гүйцэтгэх тийм чадварыг бас замд нь эзэмшиж байгаа учраас ерөөсөө ажлаа ингэж уян хатан байдлаар зохицуулж хийдэг. За мөн одоо компанийн ашиг алдагч дээр анализ хийгээд цалин урамшууллыг бол нэлээд их төрхөө байдлаар өгөхийг зорддог. Компани ашигтай ажиллаад төлөвлөгөө биелэгдэж байгаа үед бол тэр урамшууллыг бол хангалттай
байдлаар бол одоо олгодог. Өнөөдрийн байдлаар одоо манай төлөвлөгөө сард 120-30% биелээд явж байгаа. Тийм болохоор зэрэг одоо цалингийн нэмээд өгөнгөт нэг ажилтан бол одоо дунд мөрөгчлийн хөнгөхийн л манайх сая 700 мянган төгрөг сардаа авч байгаа жишээтэй бараг захирлаасаа илүү цалин авах. Тэгэнгүүт одоо урамшаад тэр хүн бол ерөөсөө ер нь бол урамшиж ажлынхаа цагаар ажиллаа бүтээн цаад амьдралдаа ч гэсэн одоо гэр бүлтэй зарцуулах одоо мөнгө төгрөг мэдээд ирэх чинь бас их сэтгэл санааны хувьд өдөр өнгөтэй сайхан ажиллах юм байна. За ийм л байна доо. Манай босод захирлууд бол маш их туршлагатай учраас одоо надад бас туршлагаасаа олцсон гэдэг тэгж байна. Тэгээд баярлалаа. За алтан захиралтаа баярлалаа. За яалтчгүй ажилтныхаа биеийн болоод сэтгэл зүйн эрүүл мэндийг дэмжих чиглэлээр маш олон ажлуудыг энэ ковидын үед энэ цар тахлын хүнд хэцүү үед бас олон ажлуудыг бас санаачлан хэрэгжүүлж байгаа танаа хамт олонд баярлалаа. Тэгээ ямар ч байсан Mons Group компани 31 жилийн түүхийг хамтдаа одоо бүтээлцэж явж байгаа эрхэм захирлуудаа Mons бахархлын өдрийн одоо баярын мэндийг хүргье. За баярлалаа.